За 77-гийн 4 дахь дугаар. Энэ цуврал нь болохоор өмнөх нас хойд төрөл гэсэн ийм ойлголтын талаар бараг 60 орчим жил судалсан тэр судалгааны дээр үндэслээд тохиолдлуудыг ярьсан бол энэ удаад болохоор ховс хэрэглэх аргаар тухайн хүмүүсийн өмнөх амьдралыг яриулах байдлаар судалгаа хийсэн. За ийм Эрдэмтэн 1960 оноос эхлээд 7000 хүн дээр судалгаа хийсэн байдгийн байна. Доктор Майкл Ньютон гэдэг. За энэ хүний ном нь болохоор 1994 онд Journey of Souls сүнсний аялал. За дараа нь болохоор 2000 онд сүнсний хувь тавилан ном гаргасан байдгийн байна. Энэ нь болохоор өмнөх номныхан бүр юм дэлгэрэнгүй хувилбар болгож, үргэлжлэл болгож ингэж гаргасан байдгийн байна. Номон дээрх тохиолдлуудаас товчилж хүргэе. За энэ Майкл Ньютон гэдэг хүн маань өмнөх амьдрал байдаг гэдэгт бол итгэдэггүй. Тэр талаар юу сонирхдаггүй юм. Яг ховсоор хүмүүс сэтгэл зүйг нь эмчилдэг. За ийм байжгаад нэг тохиолдол дээр тухайн үйлчлүүлэгч нь одоо мөрн өвддөг байсан гэж байгаа юм. Юунаас болоод байгааг нь юусээ мэддэхгүй. Одоо рентген, MRI энтрээр харахаар ямар ч шалтгаангүйгээр ингээд өвдөд идэг. Тэгээ ийм өвдөлт ерөнхийдөө зарим өвчнүүдэд байдаг гэнэ. Энийг phantom pain гэж нэрлэдэг юм одоо. Тэгээ ийм ангаах ухаанд ийм байд юм байна. Тэгэхээр юунаас болоод байгааг нь мэддэхгүй байсан учраас энэ Майкл Ньютон гэдэг хүнд одоо ховсоор шалтгааныг нь олох боломж байна уу гэж хандсан юм байна. Тэгэд энэ үйлчлүүлэгчийг ховсод оруулаад за чи мөрнийхөө өвдөлтийн их үүсвэр дээр очино уу гэд. Ингээ хэлэхэд гэнт нөгөө хүн маань дэлхийн 2 дугаар дайны үеийн одоо би цэрэг байсан байна. Тэгээ байлдаж явж хагаад одоо өвдөд идэг тэр мөрлөөгөө буудуулаад ингээд нас орсон байна гэд. Яг хөө энийг сонсоод хэдий итгэхгүй байгаа ч гэсэн яг нарийн мэдээллийг авсан байл да. Ямар нэртэй хаана алба хааж исэн те. Одоо эцэг эхийнх нь овог нэр гих зэрэг зүйлсүүдийг нь бол ингээд тэмдэглээд авсан байт юм байна. Тэгээд хэд хоногийн дараагаас энэ өвчтний эхнэр нь уцтаад таны одоо эмчилгээ үнэхээр үр дүнгүй өглөө. Манай нөхрийн мөр ингээ өвдөхөө болчлоо гэж барьснаа илэрхийлж уцаар ирсэн байна. Тэгэхээр энэ Майкл Ньютон гэдэг хүн хэдий энэ одоо итгэх боломжгүй байсан ч гэсэн яг тийм хүн байсан эсхийг тийм үү шалгуулахаар одоо хүсэл төгсөн байна те архивд. Тэгтэл яг тийм нэртэй тийм хүн тийм овогтой тэр цэргийн одоо хэсэгт байсан болж таарсан тийм хүн дэлхийн 2 дугаар данд байлдаж байсан. Тэгээ яг тэр үйлчлүүлэгчийнх нь хэлсний дагуу мөрөндөө бодулж бол нас орсон байсан гэж байгаа. Энээс хойш энэ сэтгэл зүйч маань өнгөрсөн амьдрал руу аялуулад болж болох юм байна гэд энэ дээр ингээд судалгаа хийгээд эхэлсэн гэж ярьд юм байна. Тэгээ энэ мэтчлэн Оросууд ч гэсэн маш олон хүмүүсийг өмнөх амьдрал руу очиулах байдлаар тохон хүний одоо тохон өвдөд идэх гэдэг шалтгааны өмнөх амьдралаас нь олчингууд тэр өвдөлтөнд байхгүй болох юм тохиолдлууд нэлээд байдаг юм байна. Одоо жирэмсэн болохгүй байгаа тохиолдлын хувьд нэг жишээн дэр гэхэд өмнөх насндаа нэг эрэгтэй хүн байсан. Маш олон одоо эмэгтэйчүүдийг одоо жирэмслүүлээд гэхдээ дандаа аборт хийлгчдэг байсан. Одоо тэр өвлийн үрээр нь гэх юм уу. Одоо энэ насндах эмэгтэй хүн одоо жирэмсэлж чадахгүй одоо ямар нэг юм сүнсэнд нь мэдээлэл үүссэн байгаа, блок үүссэн байгаа гэсэн үг тийм. Ийм байх жишээ нэ. За энэ 7000 гэд маш олон хүн дээр бол судалгаа хийгээд тэр хүмүүсийн нийтлэг давцаж байгаа тэр ойлголтуудыг нэгтгээд дүгнэлтээ хийгээд гаргасан ном гэсэн. За тэр номнуудынх нь яг жишээнүүд дээрээс давчлаа сонирхуулахад нэгэн эрэгтэй үйлчлүүлэгч нь ховсод орсны дараа өөрийгөө эртний дайнд оролцож байсан цэргийн удирдагч байснаа сансан гинэ. Тэрээр армийг удирдах байхдаа сэтгэл хөдлөлөө хит барьдаг, хүмүүст их хатуу ханддаг байсан гэж байна. Өгснийхаа дараа сүнсний ертөнцид очиход сүнсний одоо чиглүүлэгч гэх зүйл одоо spirit guide гэж яриад байгаа. За тэдгээр нь болохоор зөвлөختөө чи зөвхөн хүчрхэг байхыг хүссэн гэвч хайр өрөвдөх сэтгэлгүйгээр хүч ямарч утгагүй гэж одоо хэлснийг сансан байна. Тэгээд дараагийн буюу одоогийн энэ амьдралдаа тэрээр маш ээлдэг хүмүүстэй зөөлөн харьцах зан чанартай болж төрсөн байна гэж байна. Энэ Майкл Ньютон номон дээрх гол үзэл санааны нэг нь болохоор сүнс байнга хөгжиж дэвшиж байдаг гэсэн юм агуулга байгаа. Энэ нь болохоор яг манай монголчуудын гаргасан номон дээрх агуулгатай бас яг таарж байгаа. Хүн Диожинд очисон ч тий одоо онгод босон ч
сүнсний ямар ч хэмжээс рүү очисон байнга дараагийн сүнсний түвшин рүү хэмжээс рүү ахих гэж суралцаж дэвшиж байдаг. Ер нь гэгээрсэн гэдэг үг бол байдгүй гэдэг ч байгаа. Гэгээрх төр явцал байдаг болохоос ш тийм төгссөн төгс гэгээрсэн гэдэг зүйл хаач байхгүй. Одоо бидний ойлголтоор хамгийн дээд оршихуй магадгүй бурхан байх тийм үү. Бурхан ч гэсэн алддаг, бурхан ч гэсэн сайжрах гэж ингэж дэвшиж явж л байдаг гэж байна. За тамд очисон ч сайжрах гэж одоо хөдөлмөрлөн энэ амьдрал дээр ч сайжрах гэж хөдөлмөрлөж одоо эрдэм мэдлэг хуримтлуулна. Байнгын тасралтгүй гэж байна. Тэгэхээр яг тэр агуулгаараа бол одоо энэ түүхт ирэх сургамж нь бол өмнөх амьдралынхаа алдааг засахын тулд шинэ амьдралдаа илүү их өрөвдөх сэтгэл хүнлэг байдлыг сурахаар ирсэн гэж дүгнсэн юм байна. Дараагийн түүх болохоор нэг залуу эмэгтэй ховстуулсныхаа дараа өмнөх амьдралдаа авт туслаар нас барж байсан тухайга ярьсан байна. Тэрээр ослоор ам өргөдөхдөө амьдрал нь дутуу дуссан мэт мэдрэмжтэй байсан гэж байна. Үхлийн дараа сүнсний ертөнцид очиход сүнсний чиглүүлэгчтэй уулзсан. Тэд түүнд энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ амьдрал чиний сурах ёстой сургамжийг бүрэн гүйцэд өгсөн учраас нас оржээ тий. Автын осол бол гинтийн зүйл байгаагүй маа гэж тайлбарласан байна. Тэгээд энэ амьдрал дээр ирсэн гол сургамж нь болохоор бүх зүйл бидний бодсноос илүү утгатай, зөв цагтай тохиолддог. Энэ шинэ амьдралдаа тэрээр илүү ухамсартай одоо цагтаа анхаарал хандуулж амьдрах хандлагатай болсон байна гэж байна. Өмнөх насны амьдралын сургамжаас одоогийн бидний амьдрал шалтгаалдаг байх нь тий байр байдал нь. За тэгээ доктор Ньютон судалгаагаараа амиа хорлсон хүмүүсийн сүнс өөрийн хийсэн сонголтын үр дагаврыг сүнсний ертөнцид очиод ойлгодгоо гэж дүгнсэн байна. Жишээ нь нэгэн өөрчлөлөгч нь өмнөх амьдралдаа хүнд хэцүү амьдралын дараа амиа хорлож байсан. Үхлийн дараа тэрээр сүнсний ертөнцид очиод маш их харамссан тухайга ярьсан байт юм байна. Түүний сүнсний чиглүүлэгч түүнд чи зовлонгоо дуусгасан биш, харин өөрийн сургамжаас цугтсан. Энэ хичээлээ дуусгахын тулд дахин оролдох хэрэгтэй гэж хэлсэн байна. Шинэ амьдралдаа тэрээр амьдралын сорилтыг даван туулах хүчийг илүү сайн хөгжүүлэх боломжтой нөхцөлд төрсөн байна. Тэгэхээр амиа хорлолт гэдэг нь зовлонг дуус арга биш бөгөөд хүн зовлонгоо давж гарах. Тэгээ өөрт оноогдсон тэр одоо чаленж гэх үү, сорилт даваагаа өөрөө давж гарах ёстой гэсэн юм ойлголт байгаад байгаа юм байлээ. Зарим өөрчлөлөгч өмнөх амьдралдаа нас барсны дараа өвөг дээдсийнхээ сүнстэй уулзаж шинэ амьдралын талаар зөвлөгөө авсан тухайга дурссан байдгаа гэж байна. Өвөг дээдс нь хөвчлэн тухайн сүнсэнд ямар гэр бүлд төрөх нь илүү зохимжтой, ямар сургамж сурах хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгдөг. Гэхдээ эцсийн шийдвэрийг өвөг дээдсийн сүнснээс илүү тухайн сүнс өөрөө мөн түүнийг удирдан чиглүүлдэг дээд түвшний сүнсний зөвлөхүүд гаргадаг байна гэж байна. Жишээ нь нэгэн үйлчлүүлэгч ховсын явцад сүнсний ертөнцид байхад нь өвөг эцэг нь түүнд хандан чи өмнөх амьдралдаа гэр бүлээ орхисон алдаагаа энэ удаа засахын тулд халамжтай эцэг болж төрөх хэрэгтэй гэж зөвлөсөн байт юм байна. Сүнс хаан төрхөө хэрхэн сонгодог талаар энэ номны агуулгад өмнөх амьдралаа эхлээд дүгндэг гэж байгаа. Өмнөх амьдралдаа сурсан зүйлс алдсан боломжуудыг сүнсний чиглүүлэгчтэйгээ хамт дүгндэг. Энэ шатанд өвөг дээдсийн сүнснүүд бас оролцож өөрийнх нь гэр бүлийн залгамж, үр удамд хэрхэн туслах талаар зөвлөгөө өгдөг. Ирээдүйн боломжит амьдралуудыг харах гинэ. Сүнснүүд ирээдүйн боломжит амьдралуудын зарим хувилбарыг харж чаддаг. Энэ үед өвөг дээдс нь тухайн сүнсэнд манай гэр бүл төрүүл ийм нөлөө үзүүлнэ гэх мэт мэдээлэл зөвлөгөө өгдөгөө. Сүнсний чиглүүлэгч болон сүнсний зөвлөхүүд сүнснүүдэд сонголт хийхэд нь тусалдаг. Өвөг дээдс нь тухайн гэр бүлтэй холбоотой мэдээлэл өгч болохч эцсийн шийдвэрийг сүнс өөрөө гарганаа гинэ. Сонгосон гэр бүлд хүүхэд болон төрөх үед сүнс тодорхой хугацаанд хийн хөвлөд аажмаар нэвтрэн орж эхэлдэг гэж байна. За энэ Ньютоны судалгаан дээр залуу сүнс, хөгшин сүнс гэх ойлголтын талаар энд ярьсан байдаг юм. За залуу сүнсүүд нь ихэвчлэн материаллык амьдралыг сонирхдог, их өрсөлддөг, амьдралын утгыг сайн ойлгоогүй байдаг гэж байна. Харин хөгшин сүнснүүд нь бол илүү амар амгалан, сэтгэлийн гүн ухаантай, бусдад туслах зорилготой байдаг. Жишээ нь гэх юм бол нэгэн үйлчлүүлэгч ховсдуулсныхаа дараа өмнөх амьдралдаа залуу сүнс байсныгаа сансан бөгөөд
амьдралдаа их шуналтай, бусдыг ашиглах хандлагатай байсан гэдгийг ойлгосон. Нас барсны дараа сүнсний ертөнцид очиод удирдагчин түнд чи аз жаргалыг зөвхөн гадаад зүйлсээс хайсан. Харин дотоод ертөнцид чинь юу байна вэ гэж асуужээ. Шинэ амьдралдаа тэрээр илүү энгийн бусдад туслахад төвлөрсөн хүн болж төрсөн байна гэж. За, эдгээр хэсэг нь болохоор бас энэ монголчуудын гаргасан сүнсний ертөнц гэдэг номон дээрхтэй бараг л 100% таарч байна. Энэ сүнсний чиглүүлэгч буюу Spirit Guide гэдгийг бол дээд бие гэх тийм ойлголттой ижилхэн юм болов гэж бодож байна. За, дээд бие гэдэг маань энийг англиар болохоор higher self гэж нэрлэж байгаа. Дээд бие, чи биегийн бие. Дээд бие гэж бас хоёр янзаар нэрлэдэг байгаа. Энийг бас Тэнгэрийн сүнс гэж энэ номон дээр бол бичээд байгаа. Тэгэхээр одоо бид нөгөө өөрөө хэдийн нэгч гэсэн 4-5 хүүхэдтэй болж болоод байна шүү дээ, тий. Яс махны маань тасархаа гэдэг шиг тэр тэнгэр дээрх сүнс нь болохоор доошоогоо хэдэн ч тооны өөрийн сүнсний хувилбар гэх юм уу хааж байж болно. Дэлхий дээр өөрөөсөө салбарсан сүнсүүдийг хүн болгож ч юм уу, амьтан болгож ч юм уу төрүүлж болно. Эсвэл өөр гариг эрхс оршихуй дээр тий заавал ийм махан биетэй биш, ийм сүнсгэл биетэй ч юм уу бас ингэж тараан байршуулах боломжтой гэж үздэг. За, энэ сүнсний ертөнцид оршихуйд байх тэр бид нарыг одоо чиглүүлдэг сүнсийг энэ Spirit Guide гэдэг дээр тэр Тэнгэрийн сүнс, дээд бие, higher self тэ сүнсний чиглүүлэгч гэж яриад байгаа гэж надад бол ийм бодол төрөөд байна. Тэгээ энэ бол зөвхөн миний бодол шүү. Ерөн бол энэ номон дээр байгаа, энэ судалгаан дээр байгаа юмнууд нь хинч батлах боломжгүй, хинч үгүйсгэх боломжгүй. Яагаад гэвэл энэ гарт баригдаж нүдэнд харагддаг зүйл биш учраас тэрийг анхаараараа энэ бол зөвхөн миний одоо дүгнэлт ойлголт гэсэн үг шүү. Тэгэхээр та бүхэн сая хүргэсэн судалгаан дээрх материал болоод энэ бусад мэдээлэлтэй харьцуулж хагаад өөрийнхөө дүгнэлтийг хийгэрэй гэж хэлье. Тэр дээд бие гих зүйлийн талаар энэ сүнсний ертөнц гэдэг номон дээр бол нэлээд бас хүрхэн дэлгэрэнгүй бичигдсэн байлээ. За, тэгээ ихийн хэвлээд бол аажмаар одоо сүнс нь шилжидгээ гэсэн байна. Тэгээ энэ номон дээр бол энэ агуулга бас энэ сүнсний ертөнц номон дээр бол байдаг. Тэр 5 төрлийн 5 гол мэдээлэл агуулсан сүнсний мэдээллүүд нь ямар үед ордог гэдэг талаар бол дараагийн дугаар дээр би ингээд нэгээр нь дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Хамгийн түрүүнд амин сүнс ордог гэж байгаа. Амин сүнсэд бол тухайн хүний одоогийн энэ амьдралд юу хийх бүх авяас чадвар гэх гол мэдээллүүд бол энэ амин сүнсэнд агуулгаддаг гэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн асуусан байсан асуултуудыг мөн бас номон дээрээс олж тайлбарлаж өгье гэж бодож байна. Одоо жишээ нь хэрвээ өвөг дийдсэн сүнсийг бэлддэг юм бол эрэлхийц хүүхдүүд байвал яах вэ гэж асуулт тавьсан байсан тий. За, тэр талаар үүлийн үр нөлөөлнө штэ гэсэн байсан. За, мэдээж үүлийн үр нөлөөлнө. За, энэ талаар дэлгэрүүлээд дараагийн дугаарт дээр Майкл Ньютон гэдэг хүний номон дээр хийсэн мөн монголчуудын гаргасан байгаа сүнсний ертөнц гэдэг номон дээр хүлээсэн гэж харьцуулалт хийж байгаа. Та бүхэнд мэдээлэл хүргэе гэж бодож байна. За, тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.